Загсанд одоо хүн та сая харгал үүжлээ. Энэ хоёроос өөр одоо юм идэгч оролцогч байд юм. За яг манайд бол ийм энэ хоёртой дүүцүүлэх хэмжээний одоо юу өгдөг те нөлөөлөхөөр тийм ахтар хүчин зүйл бол байхгүй. Өөр амтны хувьд бол яг манайд одоо энэ хоёроос давж нөлөөлж байгаа хүчин зүйл нь уул уурхай нөө төмөр энэ голын ус багсахгүй тэр чигээр голын ус багсчвал тэр голд байгаа бүх загсал дахиад багсж шин 100 литр усанд 10 загс байсан бол тэр чинь 100 литр усанд 10 загсараа л байна шүү дээ. Тэ? Тэнгүүтэл тэр чинь 50 болчвол тал нь өөр тийш явчихна, тал нь нөгөө төлөөж байгаа юм. Тэр ийм нэг 3 үндсэн том нөлөө одоо яг манай улсад 40 мянган одоо загс агнуур сонирхдаг хүн байд юм болтой юм байна те. За тэгээ энэ 40 мянган хүн болвол жилд нэг тодорхой хэмжээгээр одоо хээр гараа загс байх хүсэл сонирхолтой. Тэгээ тэр хүмүүсийн агнж байгаа агналт одоо манай Монгол орны загсны нөөц даатсан дээр одоо яг ямархуу нөлөө үзүүлдэг юм. Ер нь манай Монгол орны загсыг одоо тоолж бүртгэсэн цагаас өнөөдөр яг ямар түвшинд байгаа вэ? Загсны бие хэмжээ жижигж ийн гэвэл энэ олборлолт агнуур их явж байна л гэсэн үг ерөөсөө. Ягаад? Хамгийн дөрөв том загснууд өмхөд. Ер нь ингээд тэр яв хат маанууд нь томууд нөмхөд. Тэрийг нэг хүн авчиж тэр дараагийн үеийг гарч ирж штэ. Тэрнийх нь 60 см том байлаа гэхэд дараагийнх нь 50. За тэнгуүтэл маргааш нөгөөдөр юм уу ингээд хугацааны дараа 60-ыг аваа авчихсан штэ. Тэнгуүтэл хугацааны дараа дахиад 50-ыг хүн аваа авчиж байгаа. Ингэсээр байгаа нөгөө загсны ус хурдаа давчиж байгаа. Тэг агнуурын хурд. Тэр нөгөө загс томрох боломжгүй бол. Тэр нөгөө дандаа ийм жижигчдэр загс. Тэгэл нэг жоохон 10 см нэмээд 5 см ихлэхээр нэг нөхөр авчих. Тэгэл дахиад нэг юм те дараа жилийнх. Дахиад нэг 5 см-сгээр дахиад нэг нөхөр авчихдаг. Загс байхгүй болохоор яг юу болох юм? Загс байхгүй болохоор энэ шим болон шим бус бодис эргэлт гэж байдаг штэ байгаль дээр. За шим гэдэг чинь одоо ингээл те бүх өвс ногоо хорхоо шавж энэ энийг эргэлт тасарчиж байгаа. За. Усанд одоо ингээд гаднаас ямарваа нэгэн бит за хорхоо шавж орлоо гэхэд тэдний бүгдийн загс иж байгаа те. Бүгдийн зэвэрлээд ингээд энэ шим болон шим бус бодисын эргэлт тасархаар усны шанар өөрөө муутчихдаг. Одоо ингээд бүх юм тоотлогоон дэвэл тэр ус маш гоё тунгалаг. Хорхоо шавжинч яг тоогоороо, жарахаач тоогоороо, зэв хадранч тоогоороо, туланч тоогоороо гэвэл тэр ус маш гоё тунгалгаар ингээд олон жил оршин тогтч чадаад байгаа тэнцвэртэй болохоор. За тэдэн санжаас дээш загсыг их сүрхт барин үйлдвэрлэх байдлаар гэлдэг шүү дээ. Үйлдвэрлэх байд. Юмнууд бол байдаг. Гэхдээ манай яг энийг барих гэхээр аюу хэцүү. Ялангуяа хэрлэн дээр. Бид нар чи эхний жил 40 хэдэн загсны зөвшөөрөлтэй яваад тэгээд за нэг 24 5 загс л байсан. 10 өдөр ус туулж байгаа шүү дээ. Голоо ингээл туулаад. Тэгээ нэг 10 хэдэн загс. Хоёр дахь жил 80 загсны зөвшөөрөлтэй явахад 40 хэдэн загс ч юм. Загс нь байхгүй байгаа юм уу? Тий байхгүй. Бид ингээ хаагаал яваад шүү дээ. Өдөр болгон одоо ингээл машиндаа суугаал тэн дээр буучаал тэндээсээ явгуу ингээл голоо ингэж дагаж алхаал. Тэгэл загс өрөөл машин руу өгчөөл ингээл доошаваад идэх байхгүй. Тэгэхээр ингээд загс нь их сүрэг тийм бага байгаа болохоор үр дүн ингээд харцангуй төсөөлсөн шиг одоо юу гэдэг зорилт руугаа хүрэхэд хэцүү болчиход байгаа. За, сайн байцгаана уу. За, үзэгч та бүхэнд энэ сайхан орой мэндийг хүргэе. Нэрийн ард алдарт асрал тарих харагдаж байна. За, өнөөдрийн бидний ярих сэдэв бол загс. Тэгээ бидний өнөөдрийн ярих зочин бол Монголын мэрэгсэн загс үйлчүүлэгчдийн Тэнүүн холбооны одоо загс үйлчүүлэгч судлаач одоо мөх зэрэгтэй уулзч загсны талаар ярилцсанаа. Сайн байна уу та? Сайн байна. За, сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? За, тэгэхээр та эхлээд бичлэгээ үзэж байгаа хүмүүст өөрийгөө товч танилцуулахгүй юу? За, тэгээ. Намайг мөнх зэрэг гэдэг. Би сүүлийн 20 жил яг загс судлал, загс үржүүлгээр ажиллаж байгаа. Тэгээд энэ хугацаанд биологи өрөөлөн, геологи өрөөлөн ер нь загстай холбоотой олон газруудаар ажиллаж байсан. Одоо бол сүүлийн 3 жил бол тусдаа өөрөө ингээд төвөс байгуулад хэрлэн гол дээр нөхөн сэргэлт хийж байгаа. За, хэрлэн гол дээр нөхөн сэргэлт хийж байгаад тэр нь юу гэхээр 3 жилийн хугацаанд 140 мянган жарахаа голд тавьсан гэж байгаа тий. За одоо малаар ярих юм бол 3 жилийн дотор 140 мянган мал бий болгосон гэсэн үг байна шүү дээ. Модоор ярих юм бол бас 3 жилийн дотор 140 мянган мод тавьсантай адилхан тийч нэг ам шинээр бий болчиход шүү дээ тий.
За тэгэхээр үзэгчтэй бид өнөөдрийнхээ ярилцлагыг бол ерөнхийдөө нэг үндсэн 3 чиглэлээр ярих боломжтой. Нэг нь болохоор за энэ шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийхэн талаар манай энэ хаантын улсын засгийн хамгаалалттай газар бол маш олон төрлийн судлаач эрдэмтдийг цуглуулад өөрийнхөө энэ хариалан байгаа газар орон нутагт байгаа биологийн олон янз төрөл зүйлүүдийг судлуулдаг. Одоо байгаа нөхцөл байдал төлөв нь юу байгаа юм бэ гэж. За энэ чиглэлээр хийсэн ажлынхаа талаар нэг ярив. За хоёрдугаарт энэ загас гэлээч нөгөө загасчлал аан нуур гэсэн нэг юм том сэдв байгаа. Бас хүмүүсийн одоо загас барих хобби гэж байгаа тий. Тэгээд энэтэй холбоотой нөхцөл байдлыг. За тэгээд нөгөө нэг эрэлтэн байгаа учраас бас тодорхой хэмжээний нөөц, даатс гэж юм байх хэвээр. Тэгээд энэ хоёрын тэнцвэр дээр одоо байгаль орчинд ямар одоо нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдэг ингээд үндсэн 3 чиглэлээр бид нэр ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхний сэдв бол та ингээ хаантын улсын засгийн хамгаалалттай газартай одоо 3 жилийн өмнөөс эхэлж хамтарч ажилласан гэсэн. Тэгээ 21 орчимд одоо 90 голын эхэнд одоо 90 голд байгаа загаснуудын төлөв байдал дүн шинжилгээ хийсэн гэсэн. Дараа нь бол хангал нууранд бас ажилласан гэсэн. Бидний энэ хойно харагдаж байгаа асрал тайрханд бас судалгаа хийгээд тий одоо асрал тайрхны доор байгаа цөөрмүүдэд байгаа одоо бичил биетнүүдийн судалгаа хийж усны шавжийг судалж тэ тэрэн дотор бүр шинжлэх ухаанд шин төрөл зүйлж байж болох одоо болох үз одоо тийм амтан болсон гэсэн. За энэ бүх одоо судалгааны ажлуудын талаар эхлэе ярьж өгөөч. Одоо 3 жилийн 22 онд намар 21 руу хаантынхаа судалгааны маршрут гаргаад тэгээ зар тавьсан байсан байхгүй юу. За ингээд 90-ийн их рүү ийм судалгааны баг бүрдүүлж байна. Та бүхэн оролцох сонирхолтой байвал ингээд холбогдно гэсэн тийм зар байсан. Тэгээ би тэр зарын дагуу холбогдоод мэйл өчээд тэгээд оролцмоор нэгмээр нэгээд анх нууруу гарч байгаа юм л да. Тэр чинь тэгээд одоо юу гэдэг юм те. Нэг олон төрлийн зүйл судалдаг. Тэгээ олон судлаачдыг нэг доор ингээд цуглуулад тэгээд өглөө босоод бид чинь ингээд нөгөө байрлсан байрнаасаа гараад тийм жиглэл рүү нэг нь гол руу бол нэг нь уул руу те мод руугаа ч гэдэм хүүхднүүд ч гэдэм ингээд яваад иймэрхүү судалгааны ажилд оролцсон. Тэгээд чинь бид нэр хэд онлоо доо 4 онд өглөө дээ. Тийм тэгээд энэ хугацаанд бол 21 орчмын одоо хонг шарлан бэлчрээс доошх үндсэндээ нэг задаа нэг 3-4 орчим километр газарт яг энэ 4 хоног ингээд би яг ингээд яваад дээжээ цуглуулаад загсаа аваад ингээд ажилласан. Тэгээ мэдээж хэрэг энэ өмнөх судалгаанууд одоо би өмнө хамрагчийн судалгаануудаас юугаар онцлог вэ гэхээр хаантын тусгай газар маань тусгай хамгаалалттай газар маань өөрийнхөө яг байгаа одоо энэ хүрээнд хилийнхаа хүрээнд юу судлах гэдэг юу байгаад байгаа гэдгээ яг мэдэх гээд яг өөрсдөө ингээд толгоолоод энэ баг бүрэлдэхүүнийг цуглуулад судлаачдыг цуглуулад ингэж гарснараа айгу онцлог. Тэгээ жишээ нь бус олон тусгай хамгаалалтын газрууд байгаа шүү дээ. Эдгээр ч яг өөрсдийн юм бүрэлдэхүүн байхгүй. Тендер мендер ч гэдэг юм уу зарлуул тэр судалгаагаа хийлгэхээс биш. Бусдаар бол ерөнхийдөө ингээд харцангуй нөгөө судалгаа шинжилгээний ажил руу орч чаддгүй. Хаантын хувьд бол ингээд судлаачдын багийг бүрдүүлснээр энэ судалгаа шинжилгээний ажлаа айгуусаа бүрдүүлээ хийгээ явж байгаа. Энэ чинь нөгөө байгаль өөрөө өөрчлөгдөд байгаа болохоор цаг өөрөө өөрчлөгдөж байгаа болохоор тэрийгээ дагаад амьд амьтандаа ингээд бүхэл юм хөмсөд байгаа. Тэгэхээр энэнийг тогтоохын тулд юу өөрчлөгч вэ? За одоо жишээ нь момо төсөл гэдэг төслийн өгсөн 90 гол дээр. Тэр төсөл маань 2010-ад оны үед ер нь 6-7 жилийн өгсөн бах их олон жилийн өгсөн. Тэгээд тэнд бол бас Германы судлаач дэрсэн, заг судлаач, шавж судлаач, усны шавж, тэгээ хөхтөн гэдэг ерөнхийдөө бас ийм бүрэлдэхүүнээр ирсэн. Тэгээд тэр судалгаатай одоо миний явсныг харьцуулахад энэ чинь нөгөө 10 жилийн хугацаанд те 5-6 жилийн хугацаанд тухайн 90 голын загсны тоотлогоо биеийн хэмжээ ч гэдэг юм уу. За зүйлүүд нь яаж өөрчлөгдөж чинь гэсэн нэг ийм үндсэн нэг асуултны хариултыг авах гад ер нь бол зоригтой тийшээ нуг руу яваад тэгээд ирсэн. Тэгэхээр ч одоо ингээд тодорхой хугацааны дараа одоо харьцуулт дүгнэлт хийх боломжтой байна. Харьцуулт дүгнэлт хийх боломжтой болж байгаа. За тэгэхээр дүгнэлт яаж гисэн бэ? Дүгнэлт бидэж юм буугарсан. Тэгээд ер нь бол ингээд байгалийн нөхцөлөд за нугуул харьцангуй хүний нөлөө бага. За загсчнаас бусдаа. За харгалуугээд ах юм байхгүй сүтэх байх. Тэгэхээр энэ голын загсыг үндсэндээ хэн дуусгах вэ? Хин юм цөөхөн болгох ч. Ер нь айгүй цөөхөн загс баригдсан шүү дээ. 4 онж явахад. Тэр чинь хөрхи хідэн загс барилаа да. За нэг зэвг аваад ийм. За нийтлээд нэг 18 загс дээжинд хамрагдаж байгаа. За энэ 18 9 загс чинь өмнөх нөгөө момо төслийнхтэй харьцуулахад тэд нар чинь 60 эд мэдээ авчихсан байхгүй. Тэр тооны хувьд бол их багын ялгаа ийм гарч. Тэгээд нөгөө дахиад нэг өөр ямар үр дүн гарсан бэ гэхээр
бие хэмжээ жижигэрсэн. Одоо эн чинь нэг момо төслийн үед дундаж зэвэг загсны бие урт гэхэд нэг 45. За 47 ч юм уу. За хадран загсных бол нэг 32 гэдэг ч юм уу байсан бол миний яг хөө тэр чинь нөгөө момо төс чинь олон жил олон хавар ингээд дараалаад давтамжтайгаар тэгж явж байгаа. Гэхдээ яг нөгөө цэг нь бол адилхан болохоор би чинь нэг удаагийн намраар. Тэгэхээр ингээд харьцуулаад үзэхэд загсны биеийн дүн хэмжээ жижигэрсэн. Одоо момо дээр 45 байсан зэвэг над дээр бол 40 30 41 2. Тэгэхээр уучлаарай. Загсны биеийн хэмжээ жижигэрх нь өөрөө яг ямар зүйлийн индикатор болдог вэ? Загсны биеийн хэмжээ жижигэрж ийн гэвэл энэ олборлолт агнуур их явж байна л гэсэн үг ерөөсөө. Яагаад? Одоо загс ингээд нэг ингээд ямк за цүнхэл байлаа гэж тийм ингээд харигаатай. За ингээд харгаа цүнхэл тэгээ дахин харгаа. Энэ харгаанд нь бол жижиг хадрангууд, жижиг зэвгнүүд. Энэ дуутлын харгаан ч гэсэн адилхан. За яг энэ харгаанаас дөнгөж гараад одоо ингээ харьцангуй ямк руу ороод ирхэлж штэ цөөрм рүүгээ цүнхэл рүүгээ. Тэр үед нь яг нөгөө том загснууд нь байж байгаа. Яг тэр авийнхаа л тэр ямкны хамгийн том загснууд тэр харгаанад ороо. Ийм тархацын онцлогнууд байгаа байхгүй яг өөрийнх том жижигээс хамааруулаад. Тэгээ энэ тархацын онцлог маань улирал болгон өөр тухайн бүстэй том загс байвал хамгийн дөрөнд оруудаг юм. Тэр чинь нөгөө одоо нутгийн эзэн гэсэн. Тэгэхээр энэ ийм хандлагатай болохоор хамгийн дөрөнд том загснууд өмхөд. Ер нь ингээд тэр авих хатмаанууд нь те томууд нь өмхөд. Тэрийг хүн авчих. Тэр дараагийн үе гарч ирж штэ. Тэрнийх нь 60 см том байлаа гэхэд дараагийнх нь 50. За тэнгуут л маргааш нөгөөдөр юм уу ингээд хугацааны дараа 60-ыг аваа авчихсан штэ. Тэнгуут л хугацааны дараа дахиад 50-ыг хүн аваа авчиж байгаа. Ингэсээр байгаа нөгөө загсны өсөх хурдаа давчиж байгаа. Тэг яг нүрийн хурд нь. Тэр нөгөө загс томрох боломжгүй бол. Тэр нөгөө дандаа ийм жижигчдэр загс. Тэгэл нэг жоохон 10 см нэмээд 5 см нэмээд ихлэхээр нэг нөхөр авчих. Тэгэл дахиад нэг юм те дараа жилийнх. Дахиад нэг 5 см жисгээр дахиад нэг нөхөр авчихдаг. Тэр нөгөө ингээд том загснуудаа хэтрийг олборлоод ахаар загс өсөх боломжгүй болж байгаа. За агнууртай холбоотой сэдвээ 2 дугаар сэдвчүүл те. Тэгээд асрал таархан дээр хийгдсэн судалгааныхаа талаар яриач. Тэр асрал таархны доор нэг юм жижиг цөөрөн байсан. Тусгалтай. Дээрээсээ булаг ордог. Томгой жижиг гэрээ. Айдаа нэг 10 м квадрат талбайтай юм уу да. Тэгээд тэр цөөрөн дээр ингээ яваад очисан ингээд хорхоо сэлээдээс баг. Тэгээд би за энэ бол загс байх явж бол. Окей, ямар хорхоо байгаа юм болоо гэд очиод үзсэн чинь одоо манайхаа юу гэдэг юм да. Сэлүүр хөл тавьчихгээд тийм авчны зүйл байгаа. Тэр байсан. Тэг өөр ямар ч юм байгаагүй. Тэндээс чинь би нэг бас нэг 50 60-ыг барьж дээжинд авчираад тэгэл авартаар суугаад тэр одоо сэлүүр хөлтний ангийн цэнгэг усных нь багт хамаарах давстай усных гэж байдаг зэнгэг усна. Тэрний сэлүүр хүртэл авчны зэнгэг усанд харсан зүйл нь мөн. Тэр за авг нь бол би тэр хүртэл нарив. Тэгээ би чинь өөрөө яг нөгөө шавжны мэрэгжлийн хүн биш болохоор зүүлчлэх гэхээр одоо ингээд хүндрэл асуудлууд болж байгаа байхгүй. Нэгдүгээр би миний мэрэгсэн ажиллаж байгаа хэдэв биш болохоор. Тэгээ би юунууд л хийсэн. Хүрээлэнгийнхэнд за энд биологи хүрээлэнгийн шавжны хүмүүст ийм нуурууд тэнд асрал таархан дэм жижигхэн цөрмөг зөндөө байгаа. Томч байгаа, жижигч байгаа. Тэгэхээр эднээс ингээд хорхоо шавжны дээж аваад ингээд үнэхээр сайн англи зүүч шавжны хүн байвал шин зүйл бол боломжтой байна. Яг гэвэл эн чинь одоо ингээд нөгөө уулууд үүсээд тэгээ мөстөө тэгээ мөс хайлаад үлдсэн одоо тэр цөөрмнүүд. Тэгэхээр эн чинь сүүлийн мөслөгч одоо хэдэн мянган жил. Тэгэхээр ийм хугацаанд тасарцсан. Одоо энийг хэн судлаагүй байгаа. Одоо манай чинь нөгөө судлагдаагүй юм асар их. Тэгээд эдийн засгийн ямар үр ашигтай юм. За нэгдүгээр те эдийн засгийн үр ашиг нь юу байгаа. Хоёрдугаарт гоо зүүн ямар ашиг бүтэлтэй байгаа те. За ингээд хид хідэн онцлог ашиг бүтлээс авч үзвэл энэ саяны миний хэлээд байгаа тэр сэлгүүр хөлт заламгаа хөлт тавьчнуудыг судлах нь бол айгүй ашигтай давуу тал их. Одоо жишээ нь юу гэхээр загсны аж ахуй хөгжсөн орнууд бол яг энэ заламгаа хөлт тавьчаар агуулдаа жижигхэн загсаач болно, жарахаач болно, өндөгөр нь агуулдаа гарна. Том загсаач гэсэн бие хүснэр нь холдог. За ингээд мэдээ шууны аж ахуй тэр чигээрэл тижээл. Ингээд айгүй их юм эдийн засгийн үр ашиг ихтэй. Тэгэхээр хоёулаа загас ярих гэж учраас эхлээ усаа яриа те. Устайгаа холбоотой тайлбарлаж өгөөл. Энэ одоо айсавын үед ингээд номхон лайсаа, хойдмос лайсаа ч юм уу хуваагдаад. Энэ яг эхэлж байгаа даа биш л те. Юу яаж байгаа даа гэхээр манахаас за сэлэнг дээр гадаргын усны үндсэндээ одоо Монгол орны нийт гадаргын усны 50% яг дангаараа сэлэнгийн бүх цудлууд байгаа. Ингээ орхон туул ингээ 50%. Эднэр ингээд байгаль нуур цутгаж байгаа тийм. Сэлэнгийн явсараад байгаль нуур байжгаад ангар мөрнөөр гараад ангар мөрөн явсараа гаад инсээ мөрөн цутгаад инсээ мөрөн явсараа гаад хоймсон лээд. Тэгэхээр энэ ус эндээс эхлээд хаана очиж дуусч ийнэ гэдгээр нөгөө айс авын тодорхойлж болоод байгаа. Хэрлэн бол жишээ нь эндээс их аваад явсараа гаад далайн нуур тийм. Далайн нуураас цаашаага амар мөрний сав. За унан бол яг тэр чигээр явсараа гаад онон 800 км явж дуусаад шилкатай нэглээд
Ингода, Ингдэ гэдэг мөрнийг үүсгээд Ингдэн дахиад яваад амар мөр. Энэ ус хаана хурж зогсож ийн гэдэг айс авыг тайлбарлалт. Ялч эхэлсэн л байна л та тий. Тийм ээ. Тэгээ мэдээж зөнд олон голцдог ч. Тэгээ манахаас л одоо энэ хэд ингээд 2 дахь нь бүлээ усны ялгаа. Энэ үндсэндээ нэг загсыг яг амьдрах орчноор нь усаар нь бол 2 л ангилж байгаа. Давстай усны болон цэнгэг усны. За энэ бол дэлхийн нийтийнх. За тэнгууд цэнгэг усны дотроо хүүт усных бүлээ ус ингээ хоёрсалж. Энэ ямар учиртай шалтгаантай вэ гэхээр хүүт усны загс гэдэг маань одоо 50 орчим сая жилийн өмнөөс хөгжсөөр байгаад одоо хүүт усанда тасцсан. Одоо анхнаасаа бол тактикийн цэнгэг усны ч гэдэг юм уу те. Эсвэл умурдын хаяа улсын ч гэдэг юм уу. Яг ийм анх үүсэхдээ яг тэр хүүт усандаа өссөн. Бүхэл үе удмаараа тэр хүүт усандаа шүтэн барь. Одоо холдын үгийн загс гэхэд голын усны температур 12 градусаас дээшээ гараад ирэхэд 5 гүтээд стресстэд одоо ер нь 4 хүүтэй ийшээ тийшээ явах уу гэдэг асуудал үүсэж эхэлдэг. Гэтэл мөргийн үгийн загс маань арай хожуу үссэн холдоо үгийнхноос. Тэгээд дулаан бус үссэн өөртөө. Тэгэхээр нөгөө анхнаасаа л тэдний байсан орчин нь 15-6 градус байсан болохоор тэр яг тэр 15-6 буюу түүнээс дээш градустай яг бүх юм ямар ч одоо тийм стресстэй бухимдах байхгүйгээр үржил хөгжил өсөлттэй тарга авалт бүгдээрээ тэр 15-аас дээш градус авсанд явчихж байгаа болохоор тэднийг бүлээ усна гэж ангилаад байгаа. Тэгээ гарал үүслийн үед бол ийм нэг нь бол анхнаасаа хүүт усанд үссэн 12-оос дээшээ бол ингээ асуудалтай. Нөгөөх нь бол анхнаасаа бүлээ усанд үссэн 15-аас дээш тэднэрт ямар ч асуудал байна. Ийм хоёр ялгаад байгаа. Тэгэхээр одоо хүүт усны загсыг одоо хүнсэн хэрэглэхээр нөгөөхнөөс арай ондоо амт чанартай байна уу? За манай Монгол улсын 70 гаруй зүйлийн загас байна гэж байна шүү дээ. Бүгдээр одоо хүүт усны загас уу? Тэгээ бүгдээр цэнгэг усны загас. Цэнгэг усны загас. За яг энэ дундаас хүүт усных нь тул, зэвэг, хадран, цагаан загас. За гутаар. За энэ тав бол яг хүүт усных. Тэгээ бусад нөгөө цурхай, алган, булуу цагаан ч гэдэг юм уу, тулбуурч гэдэг юм уу, чипак эдгээр бүгдээр бүлээ усных. Яг л нөгөө мөргийн өвөг болохоор тэгээ манайх чинь 79 зүйл загас хамгийн сүүл бүртгэгдсэн дээ. Тэгээ идэж болдгоо загас гэж бол нэгч байх. Гэтэ том жижиг гээд асуудал би. Яг уу цэнгэг усны загаснууд бүлээ уснасаа юугаараа ялгаатай вэ гэхээр махны амт чанар одоо уурглаг за энэгээр бол арай өөр. Тэгээд зарим бүлээ усны загаснаас бол ингээд газар амтагдаад ч гэдэг юм уу юм замаг амтагдаад байдаг хгүй. Хүүт усны загаснаас бол харцсангүй баг. Тэр одоо замагны амтагдах байдал. Тэгээд ийм болохоор манайхан түлхүү хүүт усны загасаа агнч одоо ингээд идэх те нөрхөлтэй. Тул нь ихсээд нөгөө хоёроо идээд байгаа гэсэн юм. Тийм байхгүй. Тийм хүмүүс яагаад идэж яриад байгаа юм? Хүмүүс нөгөө шалтгаан буруутан хаах гад. Тэгээ одоо өөрсдөө буруутан болохгүй тулд хин нэгэнд буруу өгөх гээд байгаа байхгүй. Уул нэр чинь яг цэвэр загсчт юм буруу. Одоо жишээ нь харгал унд буруу өгч जैन тий. Харгалуу загс идэж байгаа нь үнэ. Гэхдээ яг загс яг одоо загсчтай ингээд харьцуулахад бол харгал бол мэдээж хөвчлэн жижиг загс идэж байгаа. Тэр чинь иймэрхүү загсыг барих нь ийм загс барьснаас амархан штэ. Тэгээ харгалууны хоолойч их нарийнх юм өстэй байсан. Тийм. Гэхдээ яг ер нь бол том загс багтдаг. Гэхдээ зүгээр яг тэрний хамгийн одоо тий харгалууны хамгийн их нөлөөлж байгаа хэсэг бол загсны хэсгүүд бол нэг 20 см-аас доошо 25-аас доошо ч юм уу санчтай. Хүний агнж байгаа загснууд бол дандаа 40 50-аас дээш томуудын аваад байдаг. Тэгэхээр харгалуу жижиг нийтэд хүмүүс томын нийтэд одоо яг дунд ч хэсэг тэрнийг 40 санчтай. Тэр чинь 40 санч гэдэг чинь хуучин 10 жилийн өмнө бол нэг тийм том загс биш шүү дээ. Загсанд одоо хүн та сая харгалуу үжиллээ. Энэ хоёроос өөр одоо юм идэгч оролцогч байд юм. За яг манайд бол энэ хоёртой дүүцүүлэх хэмжээний одоо юу өгдөг те нөлөөлөхөөр тийм ахтар хүчин зүйл бол байхгүй өөр амтны хувьд бол яг манайд одоо энэ хоёроос давж нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь уул уурхай нөө төмөр энэ голын ус багасахгүй тэр чигээр голын ус багасчвал тэр голд байгаа бүх загс л дахиад багасж шин 100 литр усанд 10 загс байсан бол тэр чинь 100 литр усанд 10 загсараа л байна шүү дээ. Тэ? Тэнгүүтэл тэр чинь 50 болчвол тал нь өөр тийш явчихна, тал нь нөгөө төлөвч байгаа. Тэр ийм нэг 3 үндсэн том нөлөө одоо яг манай улсад 40-од мянган одоо загс агнуур сонирхдаг хүн байд юм бололтой юм байна тий. За тэгээ энэ 40 мянган хүн бол жилд нэг тодорхой хэмжээгээр одоо хээр гараад загс барих хүсэл сонирхолтой. Тэгээ тэр хүмүүсийн агнж байгаа агналт одоо манай Монгол орны загсны нөөц даатсан дээр одоо яг ямархуу нөлөө үзүүлдэг юм. Ер нь манай Монгол орны загсыг одоо тоолж бүртгэсэн цагаас өнөөдөр яг ямар түвшинд байгаа вэ? За. Спорт загсчл одоо уурга дэгээтэй явж байгаа хүмүүсийг одоо загсч ингэж ерөнхийд нь хилээд байгаа шүү. Гэтэ энэ 40 мянга гэдэг бол маш бага тоо. Энэ бол ер нь хамгийн багаар л ботсон. Одоо Монголын төр засагч гэдэг юм уу одоо бодлогоч гэдэг юм уу те.
шинжлэх ухааны бодлого нь бол байгалийн нөөцийг ашиглах байсан. Тэгээд тэр нь зөвхөн нууран дээр л байсан л да. Тэгээд голыг бол төдийлөн сайн судалж чадаагүй. Гэхдээ энийг бүтэн голыг жишээ нь нөөцийг тогтооно гэдэг чинь асар их ажил болчих жоохгүй. Сэлэн гэхэд одоо 500 км урсдаг те. Туул гэхэд 1100 км урсдаг. Хэрлэн бас 1100 гээл. Тэгэхээр энийг ингээд тунчтан ингээ хийнэ гэдэг үндсэндээ баг харгал нэг 5-6 жилийн ажил. Тэгжээж яг хийсний тоогоор томьёогоор орлуулад ингээ арга зүй те ашиглаад тогтоосон юмнууд бол байдаг. Тэр нь бол жишээ нь сэлэнгийн 1 км газар нь 25 кг загас. Тэгэхээр айгүй жоохон сонсож байна те. Сэлэнгийн нэг дагуу явах ингээ дагуу явахад л 1 км явахад 25 кг загас ног. Тэгэхээр 500 км-тэй бодоход 12,000 орчим 12 тонн л гэсэн үг юм уу? Тэр нь бол үндсэндээ нэг тиймэрхүү. Агнах боломжтой нөөц гэдэг нэг тийм тусдаа тоогоор байгаа. Энэ агнах боломжтой нөөц тэр 25 кг. Одоо бол мэдээж энэсээ буутаж байгаа. Ингээд нөхцөл байдал айгүй муудаад байгаа. Тэгээ эн чинь саяхны хүртэл гайгүйсэн. Жишээ нэг 2014-5 оны үед ч юм уу. Загасчд харьцангуй цөөхөн. Тэгээ одоогийн шиг 40-30 мянга болж амжаагүй. Нэг 5-10 мянга ч байсан юм болов. Тэгээд голууд харьцангуй загас ихтэй. Одоо таарцуулахад. Ийм байсан чинь 2005 завшаа 2012 оноос хойш нэг ингээд тесрэлт болж байгаа. Загас сонирхогчд асар хурдтайгаар өссөн нэг юм үйл явдал болсон. Тэгээ энэ юунаас бол шалтгаалаад байна гэхээр загас бол хамгийн хямдхан. Та ингээд тэр загасыг барьж та одоо идэхийн тулд танд буу шийдэм хэрэггүй те ингээд сум зэвсэгсэн юм хэрэггүй. Та нэг уурахтай юм эсвэл нэг буруу суглаад үзүүрд нь утсууяад дэгээтэй багт тэр загсыг барьчих гээд байгаа байхгүй юу. Яг тэр нэг их энэ 40 мянга болохоос юм те 5-10 мянга багт бургастай ирэл нэг хэд бол авчдаг загс байсан байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс чинь загсанд яваад эхлэхээр 40 мянга хүн байгаа штэ. Жилд нэг удаа явдаг гэж тооцъё те. Тэгэхээр зүгээр л нэг удаа энэ хамгийн энгийнээр шүү. Тэгэхээр 40 мянга хүн нэг удаа загсанд явахаар 40 мянга загс. Ганцхан загс барьлаа гэж үзэхэд 40 мянга загс бол агнчиж байгаа. За тэгэхээр 40 мянган зэв агнчвал орхоо хэрлэн онон туул за ерөө 85 голоос 40 мянган зэв агналаа гэхэд 45 дугаар нэг голоос 40 мянга гараад ирж байгаа шүү дээ. Иймэрхүү тооцоолоор бодож үзэхэд одоо зүгээр нь булгаанч жилдээ өмчөндөө баг хамгийн багадаа 40 мянган ширхэг загас тэр килограмм руу шилжүүлээд за 1 кг-та загас барьсан гэж тооцъё те. Нэг ширхэг загас 1 кг гэж тооцоход 40 мянган кг загас буюу 40 тонн загас. Тэрнээс ганцхан удаа явахад л энэ хүмүүсийн нөлөө ийм их байгаа байхгүй. Тэгээ 2-3 яваад 2-3 болчихвол эн чинь 100%. Асуулт ихтлээ дахиад асууя. Одоо байгаа загасны нөөц даацсан энэ олон хүний сонирхлын даацыг хүсэл сонирхлыг биелүүлж чадхаар юм уу? Чадахгүй. Одоо нөгөө би түрүүс чинь нөгөө манайхны сонирхол хүүт усны тул зэв хадраа. За ингээд томхон зурхаач хийдэг юм. Ийм 4-5 зүйл 79-өөс 4-5 дээр нь л бөөгнөрцөн. Тэгээ энийгээ бүгдээр маш сайн агнсан. Тэгэнгүүт л энэ загснуудын нөөц тоотлогоо буурчиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа болохоор төдийлөн сонирхогддгүй нөгөө бүлээн усныхан биш. Эдний ус чинь орон зайгаа эзлээд улам ингээд түрээд байгаа. Одоо бол илэрж байгаа. Одоо яг хуу энэ тул зэв хадран 3 дээрх их ачааллыг булуу цагаан бүлээн усынхан руу чиглүүлчүүл энэ дээрх ачаал арай багасвал энэ ч бас нэг өсч хөгжихтэй. Тэр орчинд нь боломжтой байгаа. За бид рүү яг нэг энийг ярих чаддаг байж тэрийг. Одоо голуудын төвшин эрс буурсан байхгүй юу? Өмнөх жилүүдэд харьцуулахад за одоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бүх голууд ер нь л буурсан зүйлтэй байгаа. Тэгэхээр энэ нөгөө голын хэмжээ буураад байна гэдэг чинь тэн дотор байх заснууд бас зөөрөд энэ нөгөө байгалийн шалтгаанаараа зөөрөд байгаа. Нэг юм учиртай байгаа шүү. Мэдээж иргэн чинь нэг юм байгаль өөрөө цаанаасаа өхөр өвс идэж байна. Энэ өвсөөр өхөр тарах тэвэрэг аавна тий. Энэ чинь нэг идээд тэгээд өхөр эргүүлээ ялгацаа гаргаж ийн нүнгээр нүс бордож ийн чи. Ийм холбооны давууд бол загсыг тодорхой хэмжээгээр ашиглах нь зөв. Гэхдээ эн чинь нөгөө яг одоогийн нөхцөл байдалтай уялдуулах гэхээр аюу хэцүү байгаа тоххой. Ягаад гэвэл ийм дураараа тий. Хүний юу сонсохгүй гэдэг юм уу? Одоо ингээд хууль эрх зүйн мэдлэггүй гэхүү эсвэл жоохон сэтгэлгүйч гэх юм уу? Ийм хүмүүс аюу их болцсон. Тэгээ машин дэрэг мэдээж их болчлоо. Одоо энэ загсны хэрэгсэл зардаг газрууд их болчлоо тий сонголт ихтэй. Ингээ бүх юм загснаас бусна ингээд аюу их болцсон. Загснаас бусна. Загснаас бусна аяг агнах тий ингээд хэрэгслээ. Тэсэн чинь нөгөө загсны юм цөөхөн болцсон.
Яг ингээд манайх чинь харцангуй нөгөө хөөхөн загснуудтай царайлаг манай загснууд юу нэг цариамуутай загс ганц 200 ширхүүд юм. Одоо нөгөө дэлхийн бус дорнтой харьцуулахад те одоо нөгөө Далай Малайд эсвэл Тайланд, Майланд, Азаар байгаа нэг юм зүгээр харахад шүү те царайлаг биш үл ярьж байгаа үүднээс бол тэдний загс амар цариамуутай байхгүй юу? Яа бүр айж үргэмээр. Тэгэхээр манай загснууд харьцангуй царайлаг. Тэгээ биеийн зүг одоо хэлбэртэй те эрүүл зүг эрүүл хэлбэртэй гэдэг шиг ийм пропорцтай. Технологийн хувьд ийм гажиг бол манад цөөх. Яг өнгөцсний хувьд бол аягүй их. Одоо жишээ нь ингээд зэвгнүүд чи ийм хар хүрэн дээр улаан юм цацлагтай ч үт юм уу те. Ер нь тийм байгаа штэ. За хадрангууд бол ийм цайварч гэдэг юм уу. Ерөнхийн нэг ийм фон байгаа штэ. Үндсэн фон. Энэс зөрсөн фонууд бол зөндөө байдаг. Цавгаан гарч ирдэг, шар гарч ирдэг, зарим нь бүр хавгаар гарч ирдэг хөлтүүд бол би. Тэгээ сонир штэ. Тэр чи одоо ингээд те. Насаараа ингээд зүгээр ийм энгийн зэвг барьжсэн чинь нэг удаа цагаан зэвгэн барьж гарч. Тэгээ зургийг авал тавьсан. Алчуул мэдгүй таамагадгүй тэрнийхээ хариуцлагыг үүрэх хэмжээний үнцэгтэй үүрэх хэрэг болно шүү дээ. Яг тэр чинь нөгөө ховор сондгоо гэдэг одоо ухраасаа. Ягаад монголчууд нөгөө сондгоо амтныг алдгүй одоо энэ нөгөө шашин лус савдаг гэдэгт одоо нэг хангаа эзэнтэй усны эзэн гэдэг энэ ойлголтууд маань анханасаа л үүсгэтэл тэр ховор амттай мэддэг таньдаг. Тэгэхээр тэр чинь энэ одоо 2000 жилийн хугацаанд хичнээн ховор одоо тийм содон цустай амтан алсан юм дээ. Яг үндэ хитэж байсан мэддэг. Гэхдээ ард нь тэр нэг ийм лувсын хорлол нэг ард нь тэнцвүүгийн ард нэг юм үлчээд байгаа. Тэр хүн ховор загс өрсөн, ховор загс алдсан бол тэнцвүүгийн ард нэг явдал болох хэрэгтэй. Өрнөл байх гэдэг тийм. Тэр өрнөл нь дандаа сайн өгөл төссөн байдаг. Одоо ингээд та бид нэр ам яриагаар бүгдээр л мэддэг. Ингээд хангаад явж байгаа амар ийм том ийм олон шиг ийм юутай цагаан судалтай ингээд хангаалсан, буугаалсан гээл ингээд шоноолсон л гэдэг те цагаан тарав гэж ярьдаг загас байна. Энэ бүгд чи ерөөсөө шууд тийш орчод байгаа. Тэнцвүүгийн ард юу болох юм? Одоо хинч мэдгүй. Загас байхгүй боллоо яг юу болох юм? Загас байхгүй болохоор энэ шим болон шим бус бодис эргэлт гэж байдаг штэ байгаль дээр. За шим гэдэг чинь одоо ингээл те бүх хөвс ногоо хорхоо шавж энэ. Энийг эргэлт тасарчиж байгаа. За. Усанд одоо ингээд гаднаас ямарваа нэгэн бит за хорхоо шавж орлоо гэхэд тэдний бүгдийн загас иж байгаа те. Бүгдийн зэвэрлээд ингээд энэ шим болон шим бус бодис эргэлт тасархаар усны шанар өөрөө муутчдаг. Одоо ингээд бүх юм тоотлогоон дэвэл тэр ус маш гоё тунгалаг. Хорхоо шавжинч яг тоогоороо, жарахааж тоогоороо, зэвг хадранч тоогоороо, туланч тоогоороо гэвэл тэр ус маш гоё тунгалгаар ингээд олон жил оршин тогтч чадаад байгаа тэнцвэртэй болохоор. Тэгэнгүүт бид нэр ингээд нөгөө нэгдүгээр зэргийн махчтай Apex Predator махчдыг агнаатгсан чинь тэнд хин үлдэж чинь. За зэвг үлдэж чинь, хадран үлдэж чинь, жарахаан зах шавж үлдэж байгаа тий. Тэгэнгүүт биднээс ингээд жаргахан загснууд томроод эхэлнэ. Ягаад гэвэл тул хамгийн том атман байх. Эднэр ингээд том болоод ирнэ. Мэдээж хорхоо шавж ядна. Тэгэхээр илүү их баагаад эхэлнэ. Тэгэхээр энэ жаргахан загс их том болоод ирэхээр тэр загсны төрсөн дахиад нэмэгдэн. Тэр чинь за энгийн үед тултайг бол хөгтийн дайны 200 төрс гаргадаг байсан бол тулгүй болсон гол чинь тэр чинь 400 гарч байгаа хгүй. Тэгэхээр 400-аас хэдэн дахиад жарахаа болоод ингээд энэ товор дараа жарахаа өсөд ивэл эн чинь бүх нөөцөө хэрглэж дуусаад өөртөө цухтаад тэгээд тэр усаа шууд орхиж байгаа байхгүй. Тэр усанд юу ч байхгүй. Ямар хон нөхцөл байдалтай үлдэх юм. Ус харин ингээ хоос үлдэнэ. Тэгээ хоос ингээ чанар нь. Бид нар нөгөө ундны усанда хэрэглэхэд нөгөө тунгалаг байдал нь алдагдах юм уу? Алдагдана. Одоо эн чинь нөгөө шим бус шим бодисын эргэлт гээд байгаа энэ асуудал ч өөрөө нөгөө усыг цэвэрхэн байлгах асуудал давхар явагдаад байгаа болохоор. Тэгээд окей за нууран дээр бол илүү тод гардаг. Гол ч нь бол яг ингээд урсаа явчихж байгаа болохоор харцангуй хүний нөгөө юу н баг мэдрэх чадвар нь баг. Нуур ингээд дуусчвал нуураас дороо ингээд өмхөрөөд замгж чаад тэгээд ингээд явандаа сандрах боломж болчихдог байхгүй. Яагаад гэвэл усны ургамал чинь нартай үед хүчил төрөгчөө ялгаруулчин ус руугаа. Нар байхгүй болохоор уснасаа буцаагаад хүчил төрөгчөө татчихдаг. Тэгэхээр тэнд нөгөө загсан амьдлах хүчил төрөгч байхгүй, хорхоо амьсгалах хүчил төрөгч байхгүй болчих. Тэр нэг иймэрхүү байдлаар сөрөг нөлөөтэй. Гэхдээ эн чинь шууд ингээд нэг жилийн дотор ч юм уу болчих процесс бас биш л дээ. Алсуураа ингээд тэр голын нөхцөл байдал улам дорооцоор байгаад тэг хамгийн сүүлд нь ширхэж. Нэг асуултын хариуг олж чадаагүй. Тэр нь юу гэхээр үгийн нуурын экосистем ингээд бүрэн баларх гэдэг шүү дээ. Ингээд бүрэн балархад бүх юм байна гэж байгаа байхгүй. Хортой замг нь байна, тэ бохирдол нь байна, усны ургамал тэргийг түрээд байна. Тэгээ нуурын хог хаягдал. Одоо хүмүүсийн хог хаягдал. За энэ байна. Ингээд ийм
муу өгсөн зүйлэнд олон байхад үгийн нур одоо л ингээд систем унгаачих байгаад байгаагийн тэд нар яагаад гэдгийг нь олж чадахгүй. Юу тэрийг тэрийг ингээд те унгаачихгүй ингээд бариад гэдэг асуудлыг одоо хариуг нь олохгүй явж байгаа бах. Тэгээд загасчд бол мэдээж хэрэг загас бариад ингээд идээтэй дураараа байхыг хүсдэг. Тэгвэл нөөц тийм биш болохоор загасчд маань жоохон ухаажаатай нэг бодлоготой болмоор байгаа. Тэгэхээр 60 хэдэн сантитай чинь ирэх жил илүү төлөг нь 20 хэдэн сантитай чинь нас бий үцэг шүү дээ. Тэ? Тэгэхээр ингээд авчвал том нь үлдээ жижиг нь авчаад байвал том чинь үлдээл илүү олон төрс гаргаал том загасных чи илүү угаас амьдрах чадвар сайтай. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Том загаснууд нь илүү чанартай төлөг нь илүү амьдрах чадвартай. Та болохоор хэрлэн голд 3 жилийн өмнөөс загас үржүүлж ихсэн гэж ярьсан тийм. Тэгэхээр одоо хоёлаа загас үржүүлэхтэй холбоотой яриа л та. Сая бол ингээд загас цөөрж байгаа байдал, цөөснөөрөө байгаль орчин болон хүний амьдрал ахуйд гарах сөрөг нөлөөллийн тухай ярьлаа. За тэгвэл бидний чинь буцаагаад үржүүлэхийн тулд яах ёстой юм? Загас үржүүлэх гэж юу юм те? Та тэгээд бас яагаад тэр хэрлэн голд очиж загас үржүүлэх бас энэ тухайгаа хэлж өгч.